Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж айн цоврурлын маань 50 дахь бичлэг эхэлж байна. Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байгаа. Энэ өдрийн мэндийг та бүхэндээ бас дөрвөн дэвшүүлье. Юуны өмнө би энэ өдөрт юунд талархаж байна вэ гэхээр Монгол эмэгтэй хүн болж төрсөндөө маш их талархаж байна. Яагаад вэ гэхээр дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүдийн эрхэн зөрчигдөж байдаг, бусад хүмүүстэй адил тэгш эрхийг эдлэх тийм боломжгүй хүмүүс маш их олон байдаг. Жишээлбэл Арабын нэгэн улсад саяхан хүртэл эмэгтэй хүмүүсийг жолоо барихыг хүртэл хориглодог байсан нэг эмэгтэй өөрөө олон нийтийн сүлжээнд интернет дээр өөрийнхөө жолоо барьж байгаа бичлэгийг тавьж өөрөө тэрнийхээ төлөө шоронд хүртэл явж исэн. Гэтэл манай Монгол эмэгтэйчүүд маань цаанаасаа түүхээсээ яс уламжлал амьдралынх нь хэв соёлч гэсэн Монгол эмэгтэйчүүд Монголын бидний хүм олонныхаа амьдрал ах үед маш тийм том оролцоотой байдаг. Тэгээд энэ нийгэмд томоохон байр суурийг эзэлдэг энэ эмэгтэйчүүдийнхаа нэг нь болж байгаадаа бас талархаж байна. Тэгээд та бүхэн өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг сайхан тэмдэглээрэй. Тэгээ энэ өнөөдрийн бүх нийтийн амралтын өдрийг гэр бүлийнхээ хайртай хүмүүстэйгээ сайхан өнгөрүүлж өдөр бүрийг эмэгтэйчүүдийнхээ эрхийг бас хамгаалж өөрийнхөө хувь зүгээс юу хийж болох вэ? Ямар зүйлсийг хийж болох вэ гэдгийг бас бодож агаарай. За 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа, баяртай. Миний сувгийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.